Хуульч шуухай эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэг өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар танилцуулж байна. Танилцуулгыг Солонгот цэрэн дулмнаар бэлдэв. Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, сэтгцийн онцлогийг харуулсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уушгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 наснд хүрсэн ба 18 наснд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харуулсан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулсан ял дээр нэмж, эсвэл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай алдагдлахын арга хэмжээ хэрэглэж болно. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 5 жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай алдагдлахын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй. Шүүхээс 18 наснд хүрсэн ба 21 наснд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай алдагдлахын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 наснд хүрсэн ба 18 наснд хүрээгүй байсан хүн шүүхийн шийдлэх тогтоол гарах үед 18 наснд хүрсэн бол эрүүгийн хуулийн 8-ын 6 дугаар зүйл хамаарахгүй. Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл. Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулна. Нийтэд тустай ажил хийлгэх. Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, хүүхдийн сэтгцийн хөгжилд харьцахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна. Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар, нийт 120-оос 360 цагаар тогтооно. Шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж, хүмүүжлийн чанартай алдагдлахын арга хэмжээ хэрэглэж болно. Зорчих эрхийг хязгаарлах. Шүүх эрүүгийн хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд эрүүгийн хуулийн 5-ын 5 дугаар зүйлс заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж идэх ялыг 2 дахин багасгана. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих. Шүүх эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд эрүүгийн хуулийн 5-ын 6 дугаар зүйлс заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж идэх ялыг 2 дахин багасгана. Өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа өсвөр насны хүнд ерөнхий мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх амьдрах ухааны дадал олгох сургалт зохион байгуулна. Хорих ял эдэлж байгаа өсвөр насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэхгүй. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байсан өсвөр насны хүн 18 наснд хүрсэн бол түүний эдлээгүй үйлдсэн хорих ялыг 21 нас хүртэл сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэх, эсвэл насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсхийг шүүх шийдвэрлэнэ. Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах. Шүүх анх удаа эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон. Эсвэл эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд эрүүгийн хуулийн 7-гийн 6 дугаар зүйлс заасны дагуу шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7-гийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоож болно. Шүүхийн шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана. Шүүхийн шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түнд эрүүгийн хуулийн 6-гийн 9-р зүйлс заасныг баримтлан ял оногдуулна. Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө. Хүмүүжлийн чанартай алдагдлахын арга хэмжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ясын дээд хэмжээг 8 жил түүнээс доош хугацаагаар тогтоосон. Эсвэл эрүүгийн хуулийн тусгай ангид хорих яс оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд учруулсан хохирол хор уршигын шинж чанар, хувийн байдлыг харгалзан яс оногдуулахыг тэнцэж 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно. Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлөвлөх, хөдөлмөрлөх амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүгийн хуулийн 7-гийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ. Хүмүүжлийн чанартай албадлахын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ. Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналттай байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон төрлийн бус байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, зурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл садангийн хүн тодорхой иргэний хүсэлтээр нь эсвэл зөвшөөрснөөр нь даалгаж болно. Хүүхэд холбогдсон хэргийн 91.8%-ийг хулгай дээрэн болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулах хэрэг эзэлж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн орон нутаг бүсчлэлээр нь эренбэлж үзэхэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт аймгийн хувьд Баянхонгор аймагт хамгийн их гаралтай байна. Өсвөр насны 1467 ялагдагчийн 70.1% нь гэр хороололд амьдардаг нь судалгааны дүнд тогтоогдсон байна. Боловсролын түвшнээр авч үзэхэд бүрэн бус дунд боловсролтой өсвөр насны хүүхдүүд гэмт хэргийн талаас дээш хувийг үйлдсэн байна. Хуульч шууха өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт эрүүгийн эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.